Яг одоо миний хажууд Монголоос Теслад ажилладаг цөөн хэдэн залуусын нэг зогсож байна. Сайн байцгаана уу? Намайг Жавхлан гэдэг. Би Теслад дата инженерээр ажилладаг. Гэхдээ энэ түүх Tesla-гийн талаар эсвэл Жавхлангийн талаар ч түүх биш. Харин эрчим хүчний шилжилт. Жавхлан хамгийн 2019 онд Golden Steering Wheel Award дээр Elon Musk-ийн Tesla-гийн өмнөөс шагнал гардаж авахдаа хэлсэн үг болох Tesla Германд үйлдвэрээ байгуулна гэдгийг сонсчээ. Тэр цагаас хойш өөрийгөө зөвхөн Tesla зориулж бэлтжээ. Тэрээр өмнө нь шүтээс тулаад Германы Technical University of Berlin батарейны технологийн чиглэлээр суралцж байсан боловч яг тухайн үеийнх нь мэдлэг, туршлага нь түүнд Теслад ороход хангалттай байшилаа. Тиймээс хэдий эрчим хүчний чиглэлээр мэргэжил эзэмшсэн боловч data scientist-аар Германы компаниудад ажиллаж мөн дээрээс нь Volkswagen-д ажиллан автомашины чиглэлийн мэдлэг туршлага нэмэгдүүлжээ. Ингээд хоёр ч удаагийн бүтлгүй ярилцлага мөн 1 жил хагасын хугацаанд хүлээсний хөдөлмөрлсөний эцэст Теслад амжилттай орж чаджээ. Гэхдээ түүний Теслад орсон шалтгаан зөвхөн компани нэрхэнд альсвал цалин хангамж байлаа. Харин Elon Musk-ийн болоод Tesla-гийн автомашины салбарт эхлүүлсэн. Бүр магадгүй дэлхийд даяар эхлүүлж чадсан эрчим хүчний шилжилт байлаа. За, оюутан цагтаа эрчим хүчний компаниудад ажиллаж байхдаа дэлхийд дээр аюул том юм эрчим хүчний шилжилт явагдаж байгаа гэдгийг би анзаарсан. Тэрний ерөөхдөө байгалийн хий болон нүүрс шатаагаад эрчим хүч гаргахаасаа илүү бид нар одоо ирээдүйн сэргээгдэх эрчим хүч болон батарейны технологи руу орох хэрэгтэй гэдгийг би ойлгосон. Сүүлийн 20 жил Tesla болон Elon Musk-ийн компаниуд ерөөхдөө энэхүү том шилжилт рүү айгүйх хүчтэй хүч орж ирж моментум авчирсан. Тэгээд энэхүү алсынхаа зорилгот нь би маш их дурлаж тэгээд энэхүү компани дата инженерээр одоо ажиллаж байна. Одоо өдөр тутмынхаа ажлаа хийж байхдаа код бичиж байхдаа ерөөхдөө энэ том хүн төрөлхтнийг аврах энэ даалгаварт нь гар бие оролцож одоо маш их аж аргалтай ажилладаг. Эрчим хүчний салбар гэдэг бол зөвхөн станц барих альсэл ямар нэгэн бодисыг шатаагаад түүнээсээ энерги эрчим хүч гаргаж авах биш, харин эсвэргээрээ сэргээгдэх эрчим хүч, батарейны технологи, мөн дээрээс нь тухайн энергийг илүү үр дүнтэй ашиглах програмчлал гээд асар хурцтайгаар өөрчлөгдөж байна. Гэхдээ энэ хурцтай өөрчлөлт эрчим хүчний шилжилтийн бид яг хаана явж байна гэдэг асуултыг дэлхийн өнцөг булан бүрд байгаа монгол инженерүүд буцаагаад эх орноос асууж байна. Norg Stories 4-р өдрийн 2 дахь зочин байлаа. Хэрвээ та бүхэнд Norg имчилгүүд таалагддаг, мөн бидэнтэй хамтран ажиллахыг хүсэх юм бол Hello@ Norg цэгийн менюээр дамжуулан бидэнтэй бүх төрлийн хамт ажиллагааг хийх боломжтой. Байж гараа. Нэр инстагаа дагчвал их хэрэгтэй байна шүү.